Одоогоос бараг жилийн өмнө Apple Pay Монголд орж ирснийг бүгд санаж байгаа бах. Ингэснээр бид нэр анх удаага Tap to Pay буюу iPhone, Apple Watch-ороо нэг удаа товшоод төлбөрөө төлөх дуршлагтай анх танилцсан. Ямар ч карт гэтвч биедээ авч явах шаардлагагүй бас банкны аппуудыг утгах юм бол арай цөөн үйлдэлээр төлбөрөө төлнө. Гэхдээ энэ бол зөвхөн iPhone хэрэглэгчдийн л мэдэрч болох дуршлаг байлаа. Яг одоогийн байдлаар Монголд 300,000 гаруй Apple Pay хэрэглэгчид байгаа юм байна. Гэхдээ цаана 2,600,000 гаруй Android хэрэглэгчид үлдсэн байсан бол энэ асуудал одоо шийдэгдлээ. Учир нь голомт банк Google Pay-ийг Монгол улсад нэвтрүүллээ. Google Pay маш том 3 боломжийг Android хэрэглэгчдэд олгож байгаа. Эхнийх нь мэдээж нэг удаагийн товчлолтоор шууд төлбөрөө төлнө. Ямар ч карт, бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй. Заавал бас банкны аппаа нээх гэж цаг алдах хэрэггүй. Хоёр дахь нь онлайнаар төлбөрөө хурууны хийсвэл нууц үг ашиглаад төлж болно. Жишээ нь та лаптоп эсвэл суурин компьютер дээрээ Chrome хэрэглэдэг бол мэдэх бах. Netflix-ээс ирэх авах, онлайн дэлгүүрээс хувцас авах, өөр subscription авах үед Google Pay-ийн сонголт шууд гарч ирдэг бөгөөд та заавал картын мэдээлэлээ байнга оруулаад байх шаардлагагүй. Гуравт мэдээж аюулгүй байдал. Бид нар заримдаа бит картаар төлбөрөө төлөхдөө шууд картаа өгдөг. Тэгэхээр тэндээс миний картны 16 оронтой тоо, миний картны нэр, CVV код, тэгээд картны дуус хугацаа гэд бүх мэдээллийг мэдэх боломжтой. Бас зарим онлайн дэлгүүрээс юм авахд шууд миний картын мэдээллийг асуудаг. Тэгэхээр тэр дэлгүүр яг миний мэдээллийг хадгалж чадах уу гэдэг нь өөрөө асуудалтай. За ийм байдлаар монголчууд маш их хэмжээгээр мэдээлэлээ алдаж хохирол амсдаг. Тэгвэл яг энэ асуудал Google Pay-ээр төлбөрөө төлдөг болсон өдрөөс эхэлж дахиж гарахгүй гэсэн үг. Ягаад тэгэхээр Google таны картны дугаарыг хязгаарч хуваалцдаггүй. Тэрний оронд virtual нэг удаагийн код ашигладаг. Бас төлбөр төлөхийн өмнө заавал танаас баталгаажуулалт асуудаг. Царай таньж эсвэл хурууны хийгээр нэг удаагийн кодоор эсвэл пин кодоор гэх мэт. За холбох зааврын хувьд та голомт банкны бүх төрлийн MasterCard болон T-brand-ийн төгрөгийн карт гэсэн үг. Social Pay аппликейшнээр дамжуулан Google Pay-д холбон ашиглах боломжтой. За эхлээд та Google Wallet гэсэн аппликейшнийг Play Store-оос татна. За тэгээ Google хаягаараа нэвтрэнэ. Дараа нь Social Pay аппликейшн руу орно. За холбох MasterCard эсвэл төгрөгийн картаа сонгоно. Тэгээ Add to Google Wallet товчийг дараад баталгаажуул. Ингээд л таны карт Google Pay-ийг ашиглахад бэлэн болсон гэсэн үг. Тэгэд өсвөлтний хэлэхэд миний сая өмнө хэлсэн дээр төгрөгийн картыг холбож болдог нь өөрөө маш том нөлөөтэй шүү. Яагаад тэгэхээр бид нар өмнө гадагшаа явахдаа заавал MasterCard юм уу Visa картыг захиалж авах шаардлагатай болдог байсан. Энэ бүх үйл явдлыг хэлбэрчилж байгаа гэсэн үг. Жишээ нь би Таиланд явахдаа Google Pay-д холбосон төгрөгийн картаа ашиглаад төлбөр төлж байна. Энэ үйл явдал нь бас Монголын төлбөр тооцооны системд яг жижиг мэт харагдаж байгаа боловч маш том алхам болсон гэж харж байна. За тэгээ голомт банкны зүгээс Google Pay-д картаа холбосон хэрэглэгчдэд зориулж бас олон хөнгөлөлт урамшууллыг гаргахаар бэлдэж байгаа юм байна. Сүүлд намайг Social Pay руу ороод харахад зүгээр картаа холбоход л 10,000 төгрөг өгнө гэсэн байсан. Тэгээ энэс цааш юу болох нь бүгдээрээ хүлээцгээе. Гол нь бидний өдөр тутмын амьдралд ямар жижиг эерэг өөрчлөлтүүд бий болж байна гэдэг талаас нь та ажиглаарай. Хэрв та хараахан голомт банкны MasterCard болон T картны хэрэглэгч болж амжаагүй байх юм бол манай тайлбар хэсэгт оруулсан байгаа линкээр орж нөхцөлтэй танилцаарай. За тэгээ яг төгсгөлд нь хэлэхэд Google Pay ашиглаж болох утасны хувьд дунджаар 2017 он буюу түүнээс хойш худалдаанд гарсан Android үйлдвэрлэлийн системтэй утаснууд буюу одоо бидний мэдих Samsung, Xiaomi, OnePlus, Google Pixel брэндийн утастай хүмүүс шууд ашиглах боломжтой. За тэгээ бас Galaxy Watch, Google-ийн Pixel Watch-тэй хүмүүс цагаараа шууд төлбөр төлж болно. Тэгээ ер нь одоо Android үйлдвэрлэлийн системтэй утас барьдаг ихэнх хүмүүс ер нь болох байхаа гэж миний харж байна. Тэгээ ингээд дараагийн контент дээр уулзтлаа. Түр бай.